За бүгдээрээ сайн байцгаана уу? Росли Тарот ээлжид мэргээрээ та бүхэнтэйгээ уулзах байна. За өнөөдрийн маань мэргэний сэдв нэмэлт уншлагатай орж байна. Эхний сэдв маань хилж амжаагүй үгс гэсэн ийм сэдвээр хийгдэх болно. Хоёр дахь уншлага маань тэр хүн үнэхээр танаас явсан байна уу? Эсвэл тэр хүн ямар нэгэн үйлдэл хийх үү гэсэн нэмэлт уншлага байх болно. За нэмэлт уншлага маань 12-оос 15 минутын уншлага байгаа. За ингээд бүгдээрээ сонголтынхаа хүзрийг гаргаж ирцгээе. За эхний групп маань за Four of Wands гэсэн карт маань гарч ирлээ. Групп 2 Ace of Swords. Групп 3 Hanged Man. За тэгэхээр та бүхэн маань магадгүй ингээд нөө бичлэгээ зогсоож байгаад зарим хүмүүс маань хардаг бах тий. Тэгэхээр хамгийн их татагдж байгаа группийн сонголтыг хийгээд уншлагандаа ороод ирээрэй. За ингээд групп 1-ийн маань уншлага хэлж байна. Групп 1-ийнхэн маань Four of Wands гэсэн картын сонголтыг хийсэн байна. За энэ хүн карт маань ер нь бол маш гоё тогтвортой, баланстай тий. Ер нь юм happiness, аз жаргал ямар нэгэн юм тэмдэглэж байгаа ийм гоё карт байдаг. Энергийн хувьд бол тунд ажгүй карт байгаа. За гэхдээ бүгдээрээ ер нь бол одоо хилж амжаагүй үгсэхээр тий магадгүй ингээд асуудал үүсээд хоёр тишээ болсон. За магадгүй холын харилцаанд явж байгаад одоо чимээгүй байгаа ч юм уу нэг тиймэрхүү харилцаанууд маань илүү их үзэж байгаа. За тэгэхээр өнөөдөр бүгдээрээ маш гоё мөн шинэ картаар явах болно. За тэгэхээр энэхүү том картуудаа одоо баг ингээд хольж сурж ах шиг байна. Дандаа сүүлд ирсэн картууд маань дандаа сайз нь том байгаа даа. За групп 1-ийнхэн буюу Four of Wands картыг сонгосон хүмүүст маань тэр хүн ямар зүйлийг хэлхийг хүсэж байна вэ? За Two of Cups гэсэн карт маань энэ animal карт байгаа байхгүй. Тэгэхээр дандаа ер нь бол амьтны зурагтай картууд маань гарч ирнэ. За Two of Cups. За энд нэг карт маань нэлээд сондгоо гарч ирж байна. За дэлхийн карт маань гарч ирсэн байна. Four of Coins буюу Four of Pentacles. Хилж амжаагүй үгс гэдэг байгаа шүү дээ. За Three of Cups. Тэр хүн юуг хилж амжаагүй вэ? Танд юу хэлхийг хүсэж байсан бэ гэсэн уншлага. Ace of Swords. Emperor. Four of Cups. King of Wands. High Priestess. За их нууцлаг хүн байх нь дээ. За тэгэхээр бүгдээрээ ямар ч байсан энэхүү картуудаасаа харах юм бол за миний хувьд бол угаасаа л энэ харилцаа бол дуусгар болсон буюу дэлхийн карт маань одоо энэ зүйлийг хэлэх нь. Хоёрдугаар карт маань дэлхийн карт те энэ карт маань хэсэг хугацаанд ямар нэгэн байдлаар харилцаа холбоогүй болсон байгаа буюу зогсон байдалд орсон те нэг юм эхний одоо нөгөө хүнд магадгүй ингээ хоёр дахь боломж гэл нэг ярьдаг шүү дээ. Тэгэхээр тэрэн шиг эхний боломж бол ингээд таарийн хувьд эндинг буюу төгсгөл болсон. За Two of Cups карт маань байна. За King of Wands карт, за High Priestess карт маань Two of Swords карт байна. Two of Wands. За энэ хүн бол үнэхээр яг маш чухал сонголтын одоо ирмэгдэр гэх юм уу та. Ер нь бол тийм зүйл дээр байна гэсэн үг. За эхний карт маань таарийн хувьд хайр сэтгэл чинь одоохондоо миний хувьд бол яг ингээд нэгээ бүр тэр жигт нь бол мартчихаагүй буюу таарийн feeling хичнээн магадгүй те хол байгаа байж болно. Эсвэл бол ингээд салцсан байж болох.
Энэ үедээ бол нэг айгуу сайн мэдэрдэг гэсэн үг. За энэхүү хоёр мормонтэй ингээд нэг нэгэндээ баг ингээд биед нь алдсан юм шиг ингээд зогсож байгаа шүү дээ. Тэгэхээр Two of Cups маань яг feeling буюу зүрх сэтгэлийн хувьд та хоёрын холбоос тасраагүй байгаа гэлтгэн. За Four of Coins буюу энэ хүн бол яг одоохондоо бол миний хувьд магадгүй чамд хэлээгүй зүйл нь нэг юм яг ингээд за сэтгэлдээ байж болох ч гэсэн энэ хүний хувьд амьдралдаа шийдэх ёстой маш том одоо тийм шийдвэрийн зүйл шийдвэрийн зам гэх юм уу та. Тэ сонголт гэх юм уу та. Тэр зүйл бол үнэхээр яг ингээд тулсан тэ. Тэгэхээр ер нь бол яг тэр зүйл та хоёрын ингээд харилцаанд ингээд нөлөөсөн буюу одоо хайргуудээ бол биш. За энэ хүн бол тэ за Three of Cups карт маань ер нь бол хөндлөнгийн нөлөөлөл гэж би бол энэ дээр бол хэлнэ. Тэгэхээр энэ зүйл юу байдаг вэ гэхээр энэ хүн танд сэтгэлтэй ч гэсэн тэ яах ч аргагүй байдал үүсэж байгаа учраас тэр зүйлийг танаас нуугаад ингээ холцсон гэсэн үг. За High Priestess бол яг ингээд тэ айгүй тийм нууцлаг карт байгаа даа. Ямар нэгэн зүйлийг энэ хүн өөрөө яахаа мэдж байгаа буюу танд хэлэх ёсгүй зүйлүүд энэ хүнд байсан. За Four of Coins бол тэ яг байгаа газраа гацах бас нэг юм карт буюу comfort zone-ы карт байгадаг. Өөрийнхөө ч гэсэн байгаа байдлыг одоо ингэж нэг тийм айхтар chaos-тэй тэ нураахыг хүсээгүй гэсэн үг. Тэгэхээр сонголт бол энэ хүний гарт байгаа боловч энэ хүн одоогоор маш нууцлаг тэ аль замаар явах гэдгээ сонгож байгаа. За дээр нь өөрийнхөө boundary-г татсан байгаа гэсэн. За Ace of Swords бол тэ энэ хүн шийдсэн. Emperor бол маш том тактик буюу энэ хүн яг нэг өөрийнх нь нэг юм харцсан өнцөг байгаад байна. Яг өөрийнх нь амьдралд арай илүү тэ нэг юм анхаарах ёстой зүйл гарч ирсэн учраас энэ харилцааг зогсоох шийдвэр гаргасан гэсэн үг. Four of Cups бол одоохондоо энэ хүн энэ зүйлийг нууцлах шаардлагатай байсан. Өөрөг чинь гих сэтгэл энэ хүнд байгаа буюу King of Wands карт. Түүний хэлхийг хүссэн үгс буюу хэлж амжаагүй үгсийг Oracle картуудаар дэлгэе. За найзаас илүү байхыг хүсэж байгаа тий. Миний амьдрал бол яг чиний харж байгаа шиг бол биш юм аа гэж байгаас тэ. Тэгэхээр энэ хүн бол өөрөөс чинь ямар нэгэн зүйлийг нуух хэрэгтэй байсан л гэсэн. За би чамайг хүсэж байна. За энийг бас хаасан дээр ах та. За every detail-тэй өдөр болгон зүгтаа байсан зүйлээ би санаж байгаа. Би зарим тохиолдолд өглөө сэрэнгүүтээ чиний тухай боддгоо гэсэн ийм үгнүүдийг хэлхийг хүсжээ. За тэгэхээр групп 1-ийн маань хувьд энэ хүн ер нь бол яг үнэхээр тэ одоо бол үйлдэл бол одоо тэ яг тайрын хувьд бол энэ бол үнэхээр зогсонгүй байна. Магадгүй нэг 3-6 сарын дотор энэ хүн ямар нэгэн байдлаар үйлдэл хийх үү гэдэг дээр та бүхэн нэмэлт уншилгаа аваарэ. Нэмэлт уншлага description хэсэг дээр байгаа. За тэгэхээр нэмэлт уншлага маань description хэсэг дээр байгаа пэйж болон Instagram хаягаар хандаад тэгээд халттай групптэй орох юм аа. За ингээд та бүхэнд энэ хүртэл хэрэг болсон байх гэж найдаж байна. Баярлалаа, баяртай. За групп 2-ын маань уншлага эхэлж байна. Групп 2-ын маань Ace of Swords гэсэн картын сонголтыг хийжээ. За Ace of Swords бол мэрэгэн ухаан тэ яг ийм зөв шийдвэр. За өөртөө ихтэй байдал ч гэдэм үү те бүх юм ингээд окей. Ер нь бол нэг иймэрхүү карт. За тэгэхээр бүгдээрээ ямар ч байсан юу яа картуудаа дэлгэцгээе. За групп 2-ын маань хувьд тэр хүн ямар зүйлсийг өөрт чинь хэлж амжаагүй. За эхний карт маань Four of Wands гэсэн карт маань гарч ирж байна. The Fool. Autumn гэсэн нэмэлт карт гарч ирж байна. За олон карт уншглаа. Five of Wands. За энэ хоёр карт авчи да, хоёр карт байна.
Four of Swords, Five of Pentacles, Hanged Man, Knight of Cups, Three of Swords, Empress, Three of Wands, Seven of Coins. За тэгэхээр эхнээсээ харцгаая бүгдээрээ. Four of Wands карт маань нэлээд тулгууртай аз жаргалын карт байдаг. Ямар нэгэн зүйлийг гоё тэмдэглэж байдаг те ийм гоё карт. За тэгэхээр эндээс ингээ харахаар энэ хүн бол Тайрын хувьд ер нь бол үзэл бодлын маш их зөрчилдөөн гарч ирдэг байсан. Ерөөсөө хил амаа ерөөсөө ололцож чаддгүй байсан зүйл нь энэ хүнд бол ер нь бол маш төвөгтэй байсан гэж хэлж болно. За энэ хүн бол үнэхээр өөртөө чиндээ гоё гэр бүл болоод ингээ сайхан амьдраад аз жаргалтай тэ ингээд ийм ямар нэгэн баяр ингээд тэмдэглэлт үйл явдал гэдэг шиг те магадгүй те энэ шинэ жилийг айгүй гоё өнгөрөөндөө ч гэдэг юм. Ер нь бол өөртөө чинь маш гоё зүйлийг бодож явсан байна. Гэтэл энэ харилцаанд өөртөө чинь ингээд нөгөө хил амаа олцохгүй байдал буюу чиний хэлсэн үг магадгүй тэр хүний хэлсэн үг гэдэг бол яг нэг юм одоо нэг юм шүрүүтж байгаа юм шиг те аянга цагж байгаа юм шиг л ер нь бол маш тийм хүчтэй үгсээр нэгээ одоо хилдэг. Ер нь бол Тайрын хувьд яг тийм байна. За Fool бол яагаад гэвэл Five of Wands карт маань тийм ихгүй те яг ийм нэг тэрсэлтдэг хоёр хүний карт. Дээр нь тэрсэлдэх гэдгээсээ илүү бас айгүй тийм ялгаатай байдал. За насных байж болно те гэр бүлийн амьдрал одоо мөнгөгүй ч гэдэг юм те ямар ч гэсэн маш их ялгаатай байдал байгаа. За Fool бол ер нь бол те энэ харилцааг аль тал нь нэг тийм чухал биш гэж ингэж харсан байдал нь бас энэ хүнд таалагдаагүй байх магадлал нь өндөр те. Яасан ч яах вэ энтэй те энэ хүнтэй одоо яаж чирцэн яах вэ гэдэг бол магадгүй энэ одоо те Тайрыг холдоход салахад маш чухал үр гүйцэтгсэн гэсэн үг. За тэгэхээр мэдээж эрэг хайртай те сэтгэлтэй хүнтэйгээ хүн чинь бас бодож ямар нэгэн зүйлийг одоо нөгөө авч үлдэхийн тулд ч гэдэм үү. Тэгээд ер нь бол янз бүрэлтэй тэг хүмүүсийн нөгөө характераас шалтгаалаад. За тэгэхээр Hanged Man бол угаасаа одоо бол харилцаа зогсонгох байгаа. За Five of Coins бол тэг нэг юм үнс нуран болол ер нь бол ингээд харилцаа чинь дууссан гэдэг тэг энд нэг юм мод ингээд шатаад ингээд дуусаад тэг нэг юм жоохон юм суур нь ингээ үлдсэн юм шиг те тэндээс нь ингээ нэг бутаа багж байгааз. За тэгэхээр Тайрын харилцаа бол яг ясан энэ дээрээ хэлэх юм бол ер нь бол юм бүх юм ингээд болдгоо болоод дуусаад те энэ хүн бол үнэхээр өөрт чинь бол одоо юу гэдэг үнэхээр л те нэг юм ялгаатай байлаа те нэг нэлээд чих хурц үгээр одоо унгаасан байна. За Three of Swords карт маань одоо энд нэг шуу маань ингээд баг өгцөн юм шиг дээш хараад твцсэн. Нөгөөх нь бас энд ингээл нөгөө гооглон чигчтэй жиргэн гэх юм уу. За жиргэн л гэж хэлээ да. За тэгэхээр ер нь бол ингээд те нөгөөх нь ингээд баг ингээд өвхгээд те баг өвчээд байхад нөгөөх нь ингээл юм яриад байгаа байхгүй. Тэгэхээр яг энэ нэгдүгээр группийн ерөөсөө л энэ заяа. За энд ясан хоёр шувуу ингээд цахилгаан цагтл нэг рүү дайрч байгааз. За энд бол нэг нь ингээд байхгүй те бүр ингээд дэше хараад ингээд одоо өгцөн юм шиг ингээд хөвтөж хахад нөгөөдг нь энд бол яг ам нь ингээд ангалцаад ямар нэг юм хилээд байгаас те. Тэгэхээр энэ бол яг жоохон эцэс төгсгөлгүй айгуу тийм айхтар тулаантай харилцаа байсан учраас энэ хүн бол үнэхээр те энэ харилцааг цаашаа явах хэсэг дээр одоо бол ингээд жоохон бодож байгаа. За энэ бол
холын харилцаа байж болно. Эсвэл аль нэг тал үйлдэл хийх ёстой гэдэг байдлаар нэгээ хүлээж байгаа. Нөгөө хүлээсээр гэдэг чигтэй нэг хоёр талд ингээд нөгөө хүлээж агаад хоёр өөр хүнтэй гэрлээд дуусуу гэдэг чигтэй магадгүй нэг тиймэрхүү энерги бас байна шүү. Яа тэгэхээр Empress бол энэ хүн танд сэтгэлтэй, Knight of Cups бол энэ хүнтэй таныг ингээд байн харж байгаа. Тэг одоо энэ бол маш уг нь бол романтик карт л та. Тэгээд энэ дэлхийн маань ингээд те ер нь бол ингээд харж байгаа шүү гэдэг нэг юм комменттэй 2 дугаар группийн маань уншлага болж байна. За тэгээ бүгдээрээ хэлж амжаагүй үгс дээрээ хэдэн Oracle авъя. За групп 2 буюу S of Swords дээрээ Oracle картуудаа авцгаая. За заримдаа те ингээл бас эренгүүтээ өөрөө чинь тухай ингээ боддог шүү. Бид нар ингээ нэг ингээ явуулах хэрэгтэй байсан гэж шүү дээ. Үнэхээр яаж ийм нөхцөл байдалд одоо энэ харилцаа те хайрын харилцаа гэдэг чинь бас л их нэмдэн чухал юм байгаад байгаа шүү дээ. Гэтэл энд бол тааш тохирох юм бол маш хэцүү л байсан байна да. Нэгийг бүр хэцүү байдалд оруулчаа л те ингээл нэг юм одоо юу гэдэг хэцүү байдалд оруулчаад дээр нь бүр ингэ нэмээд байгаа юм шиг те нэрмэс хийгээд байгаа юм шиг нэг юм амар мэдрэмж энэ хүнд л төрсөн байх шүү. За тэгэхээр бит хоёр те нэгийг ингэ явуулах ёстой байсан. Энэ бол бит хоёрын хувьд маш том spiritual буюу те ийм сүнсний маш том хичээл байсан. Магадгүй хайрын маш том хичээл байсан. За яг чиний харж байгаа шиг миний амьдрал бол үнэхээр тийм биш шүү те. Одоо би чамд магадгүй те таяр ингээд гоё ингээд нэг юм ойлголцох тийм боломжийг олгоогүй дээ. Бас энэ хүн ер нь бол харамсаж байгаа гэх юм да те. Магадгүй энэ хүн бол нөгөө тэр зүйлийг одоо юу гэдэг өөрийгөө өвтгөх дургүй хүн гэх юм да. Зүрх сэтгэлээ өвтгөх дургүй, шарх авах дургүй. Тэ нэг юм хүчтэй юм айхтар үгэнд дургүй. Тийм үгсээс айдаг төрлийн хүн байх магадaltaй. За тэгээд энэ хүн бол өөртөө үнэхээр чамааг ойртуулахад бэрх байсан учраас энэ харилцаа дууссан шүү гэдэг магадгүй тийм үгийг хэлхийг хүсэж байна те. За тэгэхээр групп 2-ын маань энэ хүн тантай 3-6 сарын дотор ямар нэгэн үйлдэл хийж энэ харилцаагаа сайжруулах алхам хийх үү гэдэг дээр нэмэлт уншлага авах болно, орох болно. За ингээд пэйж болон Instagram дээр маань description хэсгээр хаягнууд маань байгаа. Тэгэхээр тэр хаягаар хандаад нэмэлт уншлага хаалттай групптэй ороод аваарай гэж хэлье. За ингээд групп 2-ын маань уншлагын хүрээд өндөрлж байна. Та бүхэнд хэрэг болсон байх гэж найдаж байна. Баярлалаа, баяртай. За групп 3-ын маань уншлага хэлж байна. Групп 3-ын маань Hanged Man. За Hanged Man бол яг ингээд стоп гэдэг ингээд гацсан ер нь бол жоохон байгаа газар гацсан байгаа харилцаа гэж хэлж болно. За энэ хүн танд юу хэлж амжаагүй вэ? Юу ер нь хэлхийг хүссэн бэ л гэсэн үг шүү дээ. За тэгэхээр бүгдээрээ энэ хүн шинэхэн картнаас уншлага хийлээ. За групп 3 Hanged Man сонгосон групп 3-ын маань тэр хүн юу хэлж амжаагүй вэ? Ямар зүйлсийг хэлж амжсангүй вэ? За 6 of Cups карт маань гарч ирж байна. За авт сумн буюу нэмэлт карт маань гарч ирж байна. 5 of Wands карт маань гарч ирж байна. Page of Coins, Page of Pentacles, Star, King of Wands, Three of Coins, 9 of Cups, King of Cups, 6 of Coins, 10 of Coins, Wool, Spring,
Birthday. За ер нь 3 дугаар группийнхэнд маань аягүй их тийм нэмэлт картууд маань гарч ирлээ. Тэ? Улирлуудын маань карт аягүй их гарч ирлээ шүү дээ. За энэ улирлуудын карт маань сонирхолтой юм. 3 улирлын карт гарч ирж байна. За тэгэхээр энэ карт маань ямар учиртай бүгдээрээ дараа нь гоё харцгаая. Надад бол их сонирхолтой санагдлаа. Яа тэгэхээр 3 улирал энэ ямар нэгэн байдлаар холбоотой тий энэ хүн 3 улирлын турш яасан. За тэгэхээр Six of Cups карт маань таарийн хувьд ямар нэгэн байдлаар нийгэмдээ маш гоё талархаж явдаг. Өгөөжтэй, маш удаан хугацааны харилцаа, маш ихтэй юм cute, хөөрхөн тэ нэг юм soul харилцаа, зүрх сэтгэлийн харилцаа гэсэн ийм карт маань эхний карт болж гарч ирсэн. За энэ хүн бол танд сэтгэлдээ юу тийм гэхдээ одоо гацсан байна. За энэ хүн таныг одоо гисэн сэтгэл байгаа юу? Тийм. За King of Wands, King of Cups карт маань таныг гисэн дотоод гоё хүсэл эрмэлзэлж байна. Таныг гисэн бас хайрч байна. За Five of Wands карт маань тэ энэ хоёр шувуу маань сэлний нэгэн лүгээ үзэд тарж одоо нүсэрч наалдна гэчээр тэ нөгөө энэ бол ялгаатай байдлын карт ахгүй. Тэгэхээр таарийн хувьд ямар ч ялгаатай байдал байж болно тэ. Ялгаатай байдал гэдэг чинь ялгаатай л байдал шүү дээ. Нас байж болно. Одоо гэр орны нөхцөл байдал тэ юу ч хийж болно гэсэн үг шүү. За тэнгууд тэр зүйлс бол таарийн ингээ харилцааг аягүй их ингээд нэг юм донц одоо нөгөө юм киостой болгодог тэ гинт юм айхтар тийм нөлөө үзүүлдэг таарийг 50 бус байдалд оруулдаг гэсэн үг. За Page of Coins бол Page of Pentacles карт маань байгаа. За энэ карт ууг нь бол маш гоё юм одоо хорвоо ертөнд таарт тэ юм боломжийг ууг нь бол ингээд харуулдаг. Хэмэд өхийг хүсдэг. Бүх юмыг гоё шинээр харах ийм үнцгийг өгдөг. Гэтэл та ер нь бол тэрийг яг нэг олж харахгүй байгаа зүйл нь энэ хүнд нэг тийм төвхтэй санагддаг байж магадгүй юм те. За Star карт бол healing-ийн карт. За Five of Wands картын доотлол тавьчих. Энэ бол healing те итгэл найдварын карт. Дээр нь таир үнэхээр ингээ нэгээ те ийм айхтар үгээр ингэж шидэлцдэг бол энэ зүйлсийг энэ хүн мартахыг хүсэж байгаа тий бүх зүйл сайхан болно гэдэгт энэ хүн ер нь бол итгэдэг. За сэтгэлтэй Nine of Cups одоогоор энэ хүн өөрийнхөө хүсэл мөрөөдлийн төлөө ажиллаж байгаа буюу одоохондоо таныг мартсан. Ер нь бол таныг одоо нэг номерт тавихгүй байгаа гэсэн үгээ. Яагаад гэхээр энэ хүн Nine of Cups карт маань өөрийнхөө хүсэл мөрөөдлийг биелүүлэх гэж хичээдэг. Хүсэл мөрөөдлийн төлөө нэлээд юм шаргуу хичээлдэг карт байдаг. Hanged Man бол үйлдэлгүй карт ахгүй. Энэ үйлдэл хийх боломжгүй байгаа даа сте тий. За энэ хүн юу ер нь бол хэлээгүй вэ гэвэл уг нь бол тий үнэхээр л гоё ингээд нэг юм аз жаргалтай гэр бүл зүйлийг бүтээхийг хүснэ үү гэвэл тийм. Гэхдээ таарийн хувьд энэ зүйл жоохон зогсонго те болсонгүй. За энэ картууд маань яг ямар зүйлийг хэлтгээ та бүгдээрээ харцгаая. За 3 улирал маань яг ямар зүйлийг хэлтэж байгаа вэ? Spring, Winter, Autumn гэсэн 3 улирал гарч ирлээ. Ой юу вэ? Summer 4 улирал нь гараад ирлээ. Өө ямар инээдтэй юм бэ? Тодруулах гэсэн биш нөгөө улирал нь дутуу гэдэг ингээ гараад ирэх юм. Ямар очиртай юм бэ? За. Эндээс асууя та. За энэ 4 улирал ямар очиртай вэ? Knight of Pentacles. Temperance өөрчлөлт сонголт
За окей. Энэ хүн ер нь бол энэ харилцаанаас маш их юм шудраг ёсыг л хүсэж байгаа хүн байна да. За Knight of Pentacles бол үнэхээр Pentacles байсан те. Ace of Pentacles, Page of Pentacles карт маань гарч ирсэн боломжийг энэ хүн харахтаа маш удаанаар буюу жилийн 4 улирал те энэ харилцаа ингээ гацаад жил болцсон. Жилээс их болцсон. Карт байгаа буюу энэ хүн энэ Pentacles-аа гаргаж ирэх гэж уудах болно. Энэ хүнд бол энэ харилцаанд баланс хэрэгтэй, муудалцаад идэг зүйл хэрэггүй. Үнэхээр чи энэ хүний сонголт уу гэдгийг энэ хүн үнэхээр яг ийм байдалтайгаар бодоод зогсож байгаа. Энэ харилцаанд маш том өөрчлөлт хэрэгтэй. Энэ харилцаа үнэхээр үнэн зөв, маш гоё харилцаа байх ёстой гэсэн ийм жанжин шумыг энэ хүн барьж байгаа гэсэн үг. За хэлж амжаагүй Oracle-оос бүгдээ авъя. Group 3-нд маань за энэ хүн маш гоё зүйлээ өөртөө чинь хуваалцахыг хүсэж байна, тэ? Чиний талаар олж мэдсэн зүйл намайг их баярлуулж байгаа гэж байна. За дээр нь чамайг бодохгүй байж чадахгүй байгаа. Яагаад гэвэл та энэ хүний сонголтонд бол байгаа юм аа. Би чамд худлаа ярьсандаа харамсаж байна. Би яг энэ коннекшноо яг яах ёстой вэ гэдэг дээр бодох ёстой, ойлгох ёстой байна. Хангид маань. За окей. За 3 дугаар группийн маань энэ хүрээд өндөрлж байна. Та бүхэн маань энэ хүний дараагийн үйлдэлийг үнэхээр мэдхийг хүсэж байгаа бол пэйж болон Instagram хаягаар маань хандаад хаалттай групптэй ороорой гэж хэлье. За ингээд энэ хүртэл та бүхэнд хэрэг болсон байх гэж найдаж байна. Баярлалаа. Баяртай.